Таад жоохон бахта тийм хакертай кинонуудыг бол бүгдээрээ л юу үзэж өссөн бахтай манай IT салбарт орж ирж ирсэн баг л бүхэл одоо залуучууд бол үзэж өссөн байдаг. Тэгэхээр тэр хакерийн кинон дээр гардаг залуучууд чи яг боддоор байд юм уу гэдгийг таад ер нь төсөөлж үзэж өснө. Жишээлбэл хамгийн аюултай хакерууд ч юм уу те хакерийн бүлгэмүүд, нийлсэн бүлгэмүүд яг ямар бүлгэмүүд ер нь бол одоо оршин тогтноод нууцаар ингээ үйл ажиллагаа явуулаа бидний магадгүй хактад яваад байгаа юм бэ гэдгийг сонирхож үзчихсэн баг. Тэр өнөөдөр би та бүхэнд яг энэ талын мэдлэгийг олохоор хамгийн аюултай 5 хакерийн бүлгэмийн талаар танилцуулахаар бэлтгэсэн байна. Тэгэхээр дэлхийд нийтдээ одоогоор бол мэдэгдэж байгаа 300 гаруй хакерийн бүлгэн байдаг. Дэгдээгүй бол мэдээж маш олон тооны бол байх боломжтой. Тэгэхээр эдгээр 300 гаруй хакерийн бүлгэм дотроос өөрсдийн нэр үндийг олж чадсан, хийсэн үйлдэл болгоноор нийгэм рүү чиглэсэн томоохон нөлөөллөг үзүүлж чадсан иймэрхүү хакерийн бүлгэмүүд байгаа гэж хэлж болно. Тэгэхээр нэг зүйлийг анхааруулхад энэхүү 5 лист маань болохоор хүн бүрд ондоо байж болно. Энэ маань болохоор зөвхөн миний хувьд топ 5 гэсэн лист байгаа шүү. За тэгэхээр бүгдээ эхэлцгээе. Хамгийн түрүүнд 5 дугаар байранд LulzSec гэдэг хакерийн бүлгэм орсон байна. Энэхүү хакерийн бүлгэм маань болохоор яг country-г нь тодорхойлоход хэцүү. Яагаад вэ гэхээр олон одоо үндснээс бүрдсэн хакерудаас бүрдсэн гэсэн үг. Жишээлбэл одоо Хятад, Солонгос, Иран гэдэг ч юм уу те өөр улсуудаас бүрдсэн. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр decentralized гэж нэрлэдэг байна. LulzSec хакерийн групп маань болохоор 2011 онд анх бидний мэдэх тоглоом буюу одоо PlayStation гэдэг төхөөрөмж байдаг шүү дээ. Энэ төхөөрөмжийг хактаж эхэлсэн байгаа. Үүний дараагаар яг Anonymous гэдэг хакерийн бүлгэмтэй ер нь бол төстэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийгэм рүү чиглэсэн нийгмийн болохгүй бүтггүй зүйлүүдийг илүү илэглэж шоглож гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэхүү хакерийн бүлгэм маань илүү бусад хакерийн бүлгэмээс ялгаатай юм нь юу гэхээр илүү тийм serious биш илүү бусдыг одоо болохгүй байгаа юмыг нь шоглож одоо хошин шогшигтэй шоглож тэр зүйлүүдийг нь одоо харуулдаг тийм одоо үндсэн онцлог шин чанартай юм хакерийн бүлгэн байна. За LulzSec хакерийн бүлгэмийн яг үндсэн үүсгэн байгуулагч нь болохоор Hector гэдэг залуу байгаа. Hector-ийн үндсэн одоо хакер нэр нь болохоор Sabo гэдэг нэртэй байна. Тэгэхээр та бүхэн маань одоо Hector гэдэг залуугийн талаар хайж үзье гэвэл Sabo гэдэг хакер нэрээр ерөөхдөө бол бүртгэлтэй байдгаа гэж хэлж болно. За мөн LulzSec хакерийн бүлгэн маань болохоор томоохон мэдээний вебсайтуудыг бас хактсан кейсүүд их гарсан. Мөн бас маш сонирхолтой юм юу гэхээр бидний мэдэх CIA буюу тагнуулын ерхий газар гэж байдаг шүү дээ. Тэгэхээр улс болгоны онилсон тагнуулын ерхий газруудыг бас унгаасан вебсайтуудыг нь унгаасан гэдэг тийм хэрэг гэх юм уу хийсэн байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү хакерийн бүлгэмийн хийсэн үйлдэлүүд бүр нь болохоор ерөөдөө түүхэнд бичигдэж ингэж үлдсэн. Гол зүйл нь юу вэ гэхээр энэхүү хүмүүс маань илүү тийм одоо найзууд нийлж байгаа юм хакерийн одоо бүлгэм үүсгэх ч юм уу те. Тэрнтэй ер нь бол төстэй илүү тийм одоо бид нар энэ одоо улсыг хактна ингэн тэгнэ гэсэн зорилгоор биш joke маягаар те ингээд LulzSec гэх нэр нь үртэй ойлгомжтой байгаа. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадахгүй байгаа байгууллагууд томоохон корпорациудыг одоо илүү унгааж те нэр үндийг нь одоо доош нь хийж таад ингээ юм уу сууган штэ гэсэн тийм одоо үндсэн философитойгоор халтгалгаа хийдэг байсан байх нэ. Denial of service буюу DOS болон distributed denial of service гэдэг энэ хоёр халтгалгыг бол маш сайн хийх чадвартай. Вебсайтууд, сервисүүдийг унгаах одоо үндсэн одоо зорилготой гэсэн үг. За үүнээс гадна бидний мэдэх SQL injection буюу өглийн сан руу чиглэсэн довтлогоонууд, за мөн бас одоо томоохон байгууллагуудын одоо мэдээллийг нь задруулаад түүнийг хар зах дээр зарж идэг буюу data breach гэдэг халтлагуудыг бас нэлээд сайн ур чадвартай хийдэг байсан байх нэ. За тэдний хамгийн том халдлага хийсэн одоо компаниуд гэвэл бидний хамгийн сайн мэдих Sony гэдэг корпорац байгаа шүү дээ. Sony-г хактжсэн, PayPal-ыг бас хактжсэн гэдэг иймэрхүү түүхтэй. Тэгээ үргэлжлүүлээд яриад байвал зөндөө компаниудыг ер нь листэндээ хактсан гэдэг одоо лист нь аль биесээр бүртгэгдсэн байт юм байна. За дөрөвд болохоор Dragonfly гэдэг хакеринг групп орсон байна. Оросын улбаны улсын дийлэнх хакерийн APT группүүдийн нэр нь одоо ард нь Beer буюу ерөөдөө Bava гэдэг үг орсон байдаг. За энэхүү хакерийн бүлгэмийн одоо бусад хакерийн группээс ялгарх шин чанар нь юу юм бэ гэхлээр дийлэнхтэй OT руу халдлага гэдэг. За OT гэдэг нь юу гэсэн үг гэхлээр Operation Technology гэсэн үг. SCADA систем ч юм уу PLC SCADA гэх томоохон системүүд байгаа эрчим хүчний болон одоо дулааны олон иймэрхүү системүүд байдаг. Энэ систем рүү чиглэсэн довтлогоо явдаг. Тэдний хамгийн одоо хийжсэн томоохон халдлагууд юу вэ гэхлээр Европ болон Хойд Америк руу чиглэсэн одоо эрчим хүч рүү чиглэсэн довтлогоо явж эхэлсэн байна. Dragonfly буюу Berserker гэдэг энэ хакинг групп маань Оросын хакеринг групп маань болохоор эрчим хүчний салбар руу чиглэсэн довтлогоо хийх одоо үндсэн зорилготой байдаг. Одоо Cyber War гэдэг яг бүр ийм IMDb дээр үнэлгээ нүртэл явдаг ийм кино байдаг. Тэгэхээр тэр кинон дээр гардаг шиг ерөөдөө бол баримтат кинон дээр гардаг шиг
Оросын албаны улсын хакеринг группүүд дийлэн ихтэй юу руу их дийлэн ихтэй атак хийх сонирхолтой байдаг вэ гэхлээр тухайн одоо улсын эрчим хүчний салбар дулааны одоо салбар руу буюу өвти чиглэл одоо илүү сонирхдаг гэсэн үг. Тэгэхээр манай одоо энэ бичлэгийг үзэж байгаа дулааны болон цахилгаан станцад ажилладаг инженерүүд бол байгаа. Industrial Control System гэж зүйл байгаа тийм. Тэгэхээр энэ систем рүү чиглэсэн давталгааг болохоор энэ Dragonfly гэдэг энэ хакер групп маань хийдэг байх нэ. Тэгэхээр энэ нэртэй нь холбоотой сонирхолтой юм хэлэхэд бол Dragonfly гэдэг үгийг бол кибер аюулгүйлийн ерөөдөө энэхүү салбарт маань нэлээ бас олноор ашигладаг. Жишээлбэл сүүлд Dragonfly гэдэг remote code execution алдаа бас гарсан байна, нэмзэг байдал бүртгэгдсэн байна. Үүнээс гадна бидний мэдэх одоо wireless технологи дээр те WPA3 гэдэг технологи дээр ерөөдөө бол Dragonfly Key Exchange гэдэг түлхүүр солилцох аргыг бас одоо ашигласан байна. Cryptography одоо аргыг ашигласан байдаг. Тэр гэх мэт та судлаад үзвэл энэ үгээр дамжуулаад те олон энэ аюулгүй байдал дээр холбоотой үгнүүд байдаг. Тэгэхээр тэр болгоныг салгаад ойлгох хэрэгтэй гэсэн үг. За гуравт нь Fancy Bear буюу APT28 гэдэг бүртгэлтэй явдаг хакинг групп ба. За энэ хүү одоо хакеринг групп маань болохоор Оросын холбооны улсын одоо халдлагын хийдэг зорилготой групп байгаа. За тэгээд үндсэн халдлагын метод нь юу гэж явдаг вэ гэхээр дийлэн ихтэй бас zero day attack буюу одоо хүмүүсийн мэдгүй шинэ гарч ирсэн одоо халдлагуудыг дарж агаад яг үндсэн томоохон халдлагаа хийхдээ шууд гаргаж ирж ашигладаг гэсэн тэр арга техник. За мөн бас үүнээс гадна phishing бидний мэдхээр phishing байна шүү дээ. Тэгэхээр phishing-ийг илүү одоо энэ хакер групп дээр юу гэж нэрлэдэг вэ гэхээр spear phishing дийлэнхтэй ашиглагддаг. Юу гэсэн үг вэ гэхээр phishing маань зөвхөн олон нийт рүү ингэж масс руу чиглэсэн халдлага гэж ойлгогддог бол spear phishing болонгууд жадлах буюу тухайн яг компани руу чиглэсэн байдлаар эсвэл тухайн улс руу чиглэсэн байдлаар хийгддэг гэсэн үг. Тэгэхээр Fancy Bear маань ерөөдөө бол Оросын холбооны улсын APT группүүдийн өвөг эцэг гэж бараг л нэрлэгддэг тийм томоохон хэмжээний одоо хакинг групп байна. За мөн мэдээж malware буюу хортой програм хангамжуудыг дэлхийд даяар тарааж түүнээсээ мэдээлэл цуглуулах хүмүүс зарим компаниудыг одоо дампууруулах хүртэл эрсдлийг одоо томхон хэмжээний халдлагууд хийжсэн тийм бүртгэлтэй байдаг. Та ерөөдөө үргэлжлүүлээ судлаад үзвэл Fancy Bear-ийн Zero Day attack-ууд буюу ерөөдөө бол тэг өдрийн эмзэг байдлаар халдлага хийсэн тийм кейсүүдийг бол харж болно. Энэхүү Zero Day-ийг яаж одоо chaining attack-аар те олон үе шат дамжлагаар ингэж халдлага хийсэн байна гэдгийг судлаад үзвэл айгүй сонирхолтой кейсүүдээс гарч ирж байгаа. За хоёрт нь бичигдсэн миний хувьд бол Anonymous гэдэг халдлагын хакинг групп байгаа. Та хэд мэдэх бол одоо энд гаргачтай Anonymous-ийн яг mask гэдэг зүйл бол маш олон хүн мэддэг. Бараг л IT салбар мэддгүй хүмүүс хүртэл маскыг нь харуулхад энэ наад чи мэдэн штэ халдлагын одоо групп те хакинг групп гэд мэдчихэдэг. Тэгэхээр ийм болтлоо одоо popular болсон тийм хакинг групп ба. Тэгэхээр та ч гэсэн бас зарим мэдж байгаа бах те. Тэр Anonymous-ийн талаар ярил бараг л бүхэл бүтэн 1 цаг 2 цагч одоо хангалтгүй байх. Тэдний хийсэн зүйлүүд бол маш одоо олон зүйлүүдийг хийж байсан. За үүний хамгийн том жишээ нь юу вэ гэхлээр ерөөдөө бол тэд нар маань болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүдийг ерөөдөө сэргээж ойлгуулах зорилготойгоор өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Энийг ясны одоо нийгмийн тойл болж өгсөн гэсэн үг. Тэгээ тэрийг яаж илэрхийлжсэн бэ гэхээр Anonymous гэдэг энэ хакинг групп маань болохоор өөрсдийн халдлагын ур чадвар буюу хакингийн скиллийг ашиглаад засгийн газарт байгаа хүмүүс рүү чиглэсэн одоо дохионуудыг үүсгэсэн гэсэн үг. Ингээдтэй бол government-ийн вебсайтуудыг унгаах ч юм уу нөлөөлөлтөө зүйлүүдийг хийж эхэлсэн байна. За тэгээд Anonymous group маань болохоор улсад хариалагддаггүй Америк нэгдсэн улсын одоо group гэж бол явахгүй гэсэн үг. Энэ маань болохоор decentralized буюу global hacking group ба. Одоо та ерөнхийдөө бол YouTube-ээс хайгаад үзвэл Anonymous-ийн талаар маш олон кинонууд, баримтат кинонууд болон хүмүүсийн ярьсан ишлэл янз бүрийн яриануд байдаг. Энд нь зарим хүмүүс нь Anonymous-ийн former member буюу өмнө нь яг энэ группт байсан хүмүүсийн яриануд хүртэл байж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс нь болохоор ил болцсон байгаа. Зарим нь болохоор одоо хүртэл зарим гишүүд нь бол яг баттай одоо конфирмд болоогүй байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол Anonymous бүлгмийн үүнээс дараа нь олон хакинг группүүд нэлээд урам зориг аваад энэс гадна ингээ зарим одоо хакинг группүүд болохоор яг адилхан засгийн газрын эсрэг ингэж байр суурьтай тий болохгүй байгаа зүйлүүдийг нь хилж ингэж гарч ирж байсан. Зарим нөхдүүд бол яг нь өөрийгөө зугаацуулах гэж юм гарч ирж байсан гэдэг юм олон зорилгууд бол үүсэж хакинг группүүд шинээр маш олноороо гарч ирсэн гэж ойлгож байна. Зарим кейсүүд дээр зарим компани байж байгаад компаниасаа халагдаад ч юм уу олон халагдсан олон IT инженер нийлж байгаа хакинг групп болдог ч юм уу те. Зарим нь болохоор найзуудаар нийлж байгаад хакинг групп болдог ч юм уу. Зарим нь
CTF тоглогчд байж агаад за окей ингээд нэгдсэн байдлаар юм өөрсдийнхөө нэрийг мөхөлсөн зүйл хийя гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар hacking group болсон team case-үүд ч гэсэн байдаг. За тэгээ мэдээж Anonymous-ийн хамгийн сайн хийх чадвартай метод арга техник нь юу вэ гэхээр DDoS буюу Distributed Denial of Service болон phishing ба. Тэгэхээр Anonymous маань яг phishing гэдэг энэ хүү халдлагыг бүр жинхнээсээ урлаг болтол нь хөгжүүлсэн team hacking group ба. Anonymous гэдэг энэ группийн гишүүдийн хувьд гэхэд дийлэнх нь л баг анх хакингийн номнуудыг бичижсэн хүмүүс бас байдаг зарим нь. Бидний мэдэх Art of Exploitation Black Hat-ийн талын зөндөө номнууд байдаг шүү дээ. Энэ номнуудыг дийлэнх нь бас ингэж оролцож бичиж доторх бүтцийг нь гаргаж иржсэн тиймэрхүү байдаг. За тэгээ тэдний мэдээж анх гарч иржсэн үндсэн зорилго нь бол нэг философи нь бол тийм. Тэгээ мэдээж нөлөөллийн хувьд бол тэд нар бол зөндөө талын кейсүүд ярьж болно гэсэн үг. За хамгийн энгийн жишээ гэвэл сайхан нэг Орос Украин хоёрын дайн дээр кибер дайн бас давхар болсон. Ингээд бол Anonymous ингээ унтцсан байж байгаад гарч ирээд ерөөдөө бол бас тэмцэж эхэлсэн. Оросын холбооны улсын hacking group-ийн эсрэг Anonymous-ийн hacking group-ийн яг тулаан болсон гэж ойлгож болно. За энэ хоёрын талаар дэлгэрэнгүй ер нь дараа нь бичлэгээр оруулах гэж бас бодож байна. Дэлгэрэнгүй ярьж болох бах. За нэгдүгээр Lazarus гэдэг hacking group байна. За энэхүү hacking group-ийг би яагаад бүр яг нэгдүгээрт оруулаад ирсэн бэ гэхэлэр олон хүн нэх мэддэггүй Lazarus-ыг ер нь Anonymous-ыг бол нэлээд мэддэг те. Тэгэхээр Lazarus яагаад нэгт орж ирсэн бэ гэхэлэр Anonymous маань яг сүүлд тэр дайн дээр орж ирсэн ч гэсэн одоо хүртэл байнгын кампэйнийг зохион байгуулж явахгүй байгаа. Ерөөдөө former member-ууд маань ингээд бараг л зарим нэг 40 50 нас хүрсэнтэй ийм болцсон байгаа учраас нэг тиймтэй актив атак хийхгүй байгаа гэсэн үг. Тийм болохоор Lazarus маань одоо хүртэл энэ арга техник ашиглаад явж байгаа. За Lazarus маань болохоор North Korea буюу Хойд Солонгосын hacking group байгаа. Ер нь бол засгийн газар нэмэлттэйгээр атак хийдэг hacking group. Халдлагын техник нь болохоор DDoS, за spear phishing, за үүнээс гадна malware-ийн кампэйнүүдийг маш сайн хийдэг. За мөн бас Zero day атакуудыг хослуулж хийдэг гэсэн үг. Нэгээс нь 23-аас дээшээ үе шатлалтай кампэйнийг зохион байгуул. Зүгээр нэг ганц халтлагаар шууд халтдаг гэсэн үг биш. Тэд нар болохоор стратеги нь бол үнэхээр сонирхолтой. Та Lazarus-ийн яг таамаглаж гаргасан стратегиудыг судлаад үзвэл жишээлбэл Outlook-ийн нэг эмзэг байдал олонгуудаа тэр эмзэг байдлаар шууд атак хийх биш. Тэрийг нь маш олон үе шаттайгаар obfuscation хийдэг ч юм уу те. Олон юм үе дамжлагуудыг хийж тэгжиж хамгийн эцсийн атак хийж зорилготой хүрдэг гэсэн үг. Тэгэхээр Lazarus-ийг илүү судлахад цаг зарцуулах боломжтой. Тэдний хийдэг арга техникүүд нь илүү mystery буюу мэдхэд айгүй төвөгтэй байдаг учраас хамгийн номер 1 гэж миний хувьд бол боддог. За тэгээд мөн бас Lazarus талаар баримтат кинонууд маш олон байдаг. Энэ групп болохоор маш өргөн цар хүрээтэй халдлагуудыг хийдэг. Тэгмүн бас Хойд Солонгос болохоор бодлогын хүрээнд иймэрхүү аюулгүй байдлын чиглэлийн мэрэгчлэнүүдийг бүр жоохон байхаас нь бэлдэж эхэлдэг. Тэр нь ерөөдөө бол үргэлжлээд явсаар байгаа тийм том hacking group болж улс орноо хамгаалах, бусад улсуудаас мэдээлэл цуглуулах cyber war болоход кибер дайн болоход гаднаас халдлага орж ирэхэд сөрөг counter attack хийх ур чадвартай тийм кибер зэргүүдийг бэлтгэдэг гэж ойлгож байна. За үүнтэй төстэй гэвэл бидний мэдэх Израильтэй, Иран гэх мэт улсуудын hacking group-ууд бол бас хүүхдүүдэд жоохон багаас нь бас бэлдэж эхэлдэг. За хамгийн энгийн жишээг бол Хойд Солонгос гэвэл Хятадтай бас их төстэй. Хятад ч бас яг ингээд хүүхдүүдэд хэрхэн сургадаггүй, яадаггүй гэдгээ бас тийм нээлттэй бас байлгадаггүй. Гэхдээ бүр Хятадаас илүү нууцлаг байдаг гэвэл Хойд Солонгос болчихж байгаа гэсэн үг. Anonymous-ыг бол дийлэн хүмүүс ер нь бол ингээд нээлттэй байдаг. Зарим хүмүүс нь ингээ өөрийгөө илчилсэн тийм байдаг учраас харахад бол ингээд окей тийм ер нь бол алтар нэртэй ийм респектлэх зүйлүүд маш олонтой ч гэсэн Lazarus group бол бүр oh my godness гэхгүй бүр үнэхээр аимшигтай тийм hacking group байгаа гэсэн. За хамгийн биднэртэй ойрхон жишээ гэвэл Lazarus-ийн хийжсэн кейс гэвэл WannaCry гэдэг ransomware байгаа тийм 2017-оос эхлээд дээшээ 2018 онд ялангуяа хамгийн бүүн болж исэн үе те WannaCry гэдэг ransomware-ийг гаргаж ирээд ерөөдөө бол SMB протокол буюу 445 дугаар портоор дамжуулж маш олон компьютер дэлхийн даяар тараачдсан. Тэгэхээр энэ бол тухайн цаг үедээ бол үнэхээр сенсац болж исэн. Бүр сенсац болохдоо бүр Монгол улс төртөл орж ирж сенсац болж исэн гэдэг та хэд мэдж байгаа те. Баг компьютер ланд дээр баг хүн болгон лаптопоо барьцтай. Яа энийг яад юм болоо. Энэ юу вэ? Юу ранс гинүү гэдэг ч юм уу те ингээд бүр нэрийг нь ч мэдэхгүй явж байсан. Одоо хүмүүсээс суувал зарим гараад бол ер нь дийлэнх нь мэдж байгаа те ransomware гингүүт бол мэдж байгаа. Тэгэхээр тухайн цаг үед бол энийг яг урлаг болтол нь хөгжүүлж гаргаж ирж байсан.
Тэгэхээр тухайн яг 17 онд гарч ирж байсан ransomware-ийн үед бол одоо харахад жоохон болох. Гэхдээ тэрийг хөгжүүлээд үргэлжлээд ransomware-ийн хөгжил бас түүнийг дагаад бол маш одоо дээд түвшиндээ бас одоо хүртэл хүрээд ингээд өсөөд дивжээд ингээд явж байгаа. Ransomware маань бол дан ransomware орж ирэхгүй. Энэ маань болохоор үргэлжлээд өөр арга техникүүдтэй хосолж орж ирдэг болсон байна гэсэн үг. За тэгээ үүгээр миний яг өнөөдөр бэлтгэсэн зүйлүүд маань бол дуусж байна. Тэгээд hacking groupтэй холбоотой яриг гэвэл одоо дэлхийд даяар байгаа 300 гаруй хакерын бүлгмийн талаар ярихад гүнзгий судлаад ярих боломж байгаа. Энэ төр хакерын бүлгмүүдийн бүр яг үндсэн official одоо Tor вебсайт дээр яг onion өртөлтөө одоо домен дээр бүртгэлтэй байгаа форумууд нь тэдний вебсайтууд руу нороод тэднэртэй контакт үүсгээд бүр дэлгэрэнгүй гүнзгий судлаад таад сонирхолтой мэдээллүүдийг хүргэж болно. Яг энэ томоохон группүүд гэхээсээ илүү жижиг шинээр гарч ирж байгаа нөлөөлөл учруулж байгаа зөндөө группүүд байгаа. Орсын холбооны улсын RE-вэл ч юм уу иймэрхүү группүүдийн талаар одоо таад сонирхолтой мэдээллүүдийг хүргэх боломжтой. За тэгэхээр саяных болохоор зөвхөн ийм интро маягийн одоо товчхон яриад явчихсан шүү. Тэгэхээр илүү гүнзгий яриулахыг хүсвэл та subscribe дараарай. Тэгээд үргэлжлүүлээ та комент хэсгээр өөрсдийн санал бодлоо хэлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд өнөөдрийн маань бичлэг үгээр ерөөхдөө дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзцгаая. Peace out guys. Bye.